Энэ бол одоо бидний хувьд ялангуяа одоо бид хөрсөн доороо валютагаа нөөцийг хадгалж идэг ийм одоо хувь зайтай улсуудын хувьд энэ боломжийг бид алдчих болохгүй. Маш олон жил бидний 2000 орчим ийм алтны үнэтэй явсан бол одоо энэ чинь баг 60-70% нэмэгдчихэж байна шүү дээ. 3400 бүр оргилд 3450 өрсөн шүү. Нэг унаад буцаад нөсөж байна. Тэгэхээр одоо хатан нөхцөл байдал маань ийм тодорхойгүй байгаа үед алтны үнэ бол унахгүй. Цаашаа ямар ч үсэн унахгүй. Өсөх хэмжээг нэлж мэдэхгүй нь ер нь бол ямар ч үсэн унахгүй. Тэгэхээр энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Ингээд алтын үйлдвэрлэлийг одоо дэмжих үүднээс алт 3 хөтөлбөрөөр эхлүүлж байгаа. За тэгэхээр алт бол өөрөө юм үнэлэл маш онцлогтой эрдэс баялаг. Нүүрс шиг бол биш шүү. Алт бол авчрал Монгол банкн дээр одоо тэнд чинь нүүрс шиг одоо тээвэр логистикийн бизнес гэж байхгүй шүү дээ. Машиныгаа багаж начил өрөөд ирдэг. Авчрал шууд Лондонгийн биржийн ханшаар тухайн үед ямар вэ? Шууд төв банкнд өгөө төгрөгөө авдаг. Төв банкнд нь одоо шууд ингээд валюттай ийм болж идэг ийм ус. За тэгэхээр тэндээс бол төсвийн орлого талд бол харьцангуй бага нэмэртэй. Хамгийн гол нь валютын нөөц. За би энэ түрүү нөгөө нэг тодтол хийх барьж байгаа зарчмууд дотор дутуу хэлсэн байх шүү. Тодтол хийж байгаа зарчим маань төв банкныхаа валютынхаа нөөцөнд нэмэр бол одоо хамгаалъя. Импортоо багасгая гэдэг. За дээрэс нь экспортоо нэмэгдүүлье. Зардлуудаа таны зардлуудаа эргэж харъя. Ингээд одоо хэмж болго бүх зардлуудаа хэмнэе. Ингэснээр 2.3 их найд гэдэг маань ер нь 600-аас 700 сая долларын импортын хэмжээ байна шүү. Шууд утгаараа. Шууд нөлөөгөө. За тийм зарчмуудыг баримтж тодтолоо хийж байгаа гэсэн үг. За ингээд эргээд алт руу ороход ингээд алт 3 хөтөлбөрээр бол засгийн газар дээр тогтоол гарцсан. За улсын хурлын өмнө гарч ирсэн тогтоолуудын хүрээнд шүү. За ингээд одоо үндсэндээ тэнд хоёр чиглэлээр байгаа юм. За өмнө ингээд нөгөө ер нь одоо манад чинь үндсэн орд нэг ер нь 5 ийм том лиценз байт юм байна. Одоо хэдэн одоо тонноор хэмжигдэх нөөцтэй 5 газар ба 5 лиценз. За эднэрийг тодорхой хэмжээнд эргэлтэнд оруулъя. За тэгвэл одоо байгаль орчны энэ одоо шаардлага энэ юмнуудыг хөндөөхгүйгээр нөхөн сэргээлтийг нь сайн тавья. За тэр нөгөө нэг яг онцгой анхаарах бүсүүд төрөг оруулахгүйгээр тэрийг нь одоо яг бүсийн үгдийг нь дахиж шинжилж зуръя. За нөгөө урт нэлттэй хуулинд орцсон байгаа газруудыг одоо тэндээс тэр зай хэмжээ юмнууд дээр нь одоо нөхөн сэргээлтийн шаардлагуудыг өндөр тавьд. Өмнө нь нөхөн сэргээлтийн тэзүүгийнх нь 50% дээр нь барьцаа аваад оруулдаг байсан. Одоо шууд 100% дээр нь барьцаа аваад оруулна гэсэн үг. За харин ямар нэг татврын хөнгөлт энэ тэр амнаад хөнгөлт бол байхгүй шүү. Ягаад тэгэхээр чи үнэ алтны үн ийм мундаг өндөр болцсон үед хэр баргийн татвар амнаатыг бол даваад гарна. Чи 60-70%-аар үнэ өссөн байгаа учраас ямар нэг одоо тодорхой за ер нь лэр баргийн нэг өртгүүдэд аваад гарчих учраас тэнд ямар нэг татвар хөнгөлт байхгүй. Алтанд зориулж зөвхөн энэ салбар зориулж аж ахуйн нэгжийн орлогын татварт өөрчлөлт оруулах гэсэн ийм ойлголтууд байж болохгүй. Хурал болгон дээр зан зуршдэр ерхий сайд хэлж байгаа энэ алт 3 хөтөлбөрийг одоо цааш нь маш сайн ярьж хөнжүүлж явуулах ёстой гэдгийг одоо чиглэлийн сайдад үүргэх гэсэн.